Бүгд найрамдах Франц улсад манай улсын 5,000 орчим иргэн ажиллаж амьдардаг гэсэн мэдээ бий. Энэ удаагийн улсын хурлын сонгуульд 167 иргэн санал өгөхөөр цахимаар бүртгүүлснээс 70 гаруй хувь нь санал хураалтад оролцжээ. Охин дээрээ ирж амарч явна. Тэгээд 2024 оны улсын хурлын сонгуульд жилчиндээ бүртгүүлж энэ саналаа өгчөөд гарч байна. Монгол улсын иргэн учраас иргэнийхээ үүрэг хариуцлага ухамсарлаад сонгуулаа өгчлөө. Элчин сайдын яам үйл ажиллагааг сайн зохион байгуулж байна. Иргэд мөн адил идэвхтэй оролцож байгаа нь ажиглагдлаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд эргэн хувийн хүний үүднээс бол энэ хүү сонгуулийг бол залуучууд маш их оролцох ёстой гэдэгт итгэдэг. Оюутан залуусаас гадна аялал жуулчлалаар яваа зарим иргэд Парис дахь улсын хурлын сонгуулийн 23 дугаар салбар комиссд ирж саналаа өгцгөөсөн байна. Яг Монгол улсад одоо санал өгч байгаа сонгогчийн адил бүртгэлийн хуудас авах, цахимаар одоо бүртгэлээ шалгуулах, за иргэний үнэмлэх юм уу, гадаад паспортын хамт бас гар хурууны хээгээрээ бас давхар шалгуулж бүртгүүлж саналын хуудасаа авч байгаа. Бас ийм онцлог сонгуул одоо зохион байгуулагдаж байна. Парис хотноос санал өгсөн иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байсан бол насны хувьд 50-аас 55, 40-өөс 45, 25-аас 29 насныхан зонхилжээ. Австралийн холбооны улсад 35-аас 39 насныхан хамгийн идэвхтэй оролцсон бол анх удаа сонгуульд санал өгсөн 12 сонгогч болон 70-аас дээш насны 8 иргэн саналаа өгчээ. Тэдгээр иргэд Перт, Брисбен, Мельбурн, Голд Кост, Сидней зэрэг нийслэлээс хол зайд орших хотоос ирж оролцсон байна. Тэгэл хоёлоо авч бэлтгэс хэлтүүлээд ингээд сонгуультай маш их ач холбогдол өгсөн. Улсын хурлын хөгжилд өөрийн оруулж байгаа хувь нэмэр гэж үзээд бид нар бол баяр ёслолын байдлыг хүлээж авч байгаа. Улсын сайдын яам байдаг хотоос 300 гаруй орчим км зайтай жижиг хотоос тэр саналаа өгч байна. Анх одоо гадаад улсад Австрали улсад Монгол улсынхаа иргэнийхээ одоо сонгох эрхийнхээ саналыг өгч байна. Өнөөдөр сонгох эрхээ эдлээд сонгуулаа өглөө. Энэ парламентыг бол хариуцлагатай сайн парламент байх болтугай гэж хүлээцтэй байгаа. Ирээдүйн 4 жил маань Монгол улсын маань хөгжил ямар байхаа гэдгийг тодорхойлох өнөөдөр чухал өдөр. Тэгээ нэг саналыг одоо ганцхан миний санал гэхгүйгээр энэ бол миний Монголын хөгжил цэцгэлэлтэнд маш үнэтэй хувь нэмэр оруулах зүйл гэж бодож саналаа өгж байна. 4 өдөр үргэлжилсэн санал авах ажиллагааны үр дүнд Австрали улсад амьдардаг 1282 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 766 сонгуульд оролцжээ. Энэ удаагийн сонгуул нь өмнөх сонгуультай харьцуулахад эртсийн одоо иргэдийн бүртгүүлсэн тоо 2 дахин нэмэгдсэн байгаа. Оросын холбооны улсад санал өгсөн иргэдийн дийлэнхийг Москва хотод суралцаж байгаа оюутан залуус эзэлсэн байна. Түүнээс гадна ажил хөдөлмөр эрхэлдэг монголчууд бусад хот мужаас зорин ирж саналаа өгчээ. Москвад 370, Ирхүү 73, Улаанууд 86, Чизилд 16 иргэн бүртгүүлсэн. Улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд Оросын холбооны улсаас 545 иргэн санал өгөхөөр бүртгүүлснээс 370 нь Москва хотод бүртгүүлсэн байна. Тэдний 80 гаруй хувь нь санал өгчээ.